За 17 дугаар бодлого үү? 17. За энэ функцийн энэ завсарт экстремум орш А параметр болох болсон. А параметр болох. За энэ завсарт экстремум орш чинь за экстремумыг бол яг энэ байгууллага функцийн уламжлалыг аваад тэтгэл тэнцвэрснээр сэжигтэй зэгүүд гарна. Нугарч болцсохгүй зэгүүд. Тэгээд тэр нь уламжлалын тэм тухайн зэг дээр цэгийн хоёр тал дээр уламжлалын тэмдэг ховсож явах юм бол тэр нь экстремум зэг болно. Максимум зэг юм уу эсвэл минимум зэг болно. За тэгвэл одоо энэс шууд уламжлал аваад энэ хэсэг гэдэг нь натурал логарифмын уламжлал нэгийг хуваах нэг степ хоёраа. Үржих нь аргументаас уламжлал авах нэг хасах нь x-ийн уламжлал нэг. За энэ уламжлалыг жаахан имплекч юм бол юм бол энэ дээр ийшээ гараад нэгээс хасах нь x хасах нь хоёраа. Хуваах нь x дээр хоёраа. Энэ тэнцвэрийг. За энэ тэнцвэрээс юм бол гэсэн. X бол нэгээс хасах нь хоёраа. За харин яг x дээр нэг хоёраа бол тэгээс хатагаас. Бүр x дээр нэг хоёраа бол яг тэгэхээр тэгээс ирсэх байна. Логарифмын илтгэж учраас. За ингэж харах нь шүү дээ. Энэ сэжигтэй цэгийн хавцаас бол А параметрээс хамаарсан нэгээс хоёраа энэ. За энэ утга нь хасах таваас нэмэх нэгийн хоорондын завсад орж явах хэрэгтэй. А гэж ойлгож байгаа гэдэг. Гэхдээ экстремумтай байх үед шүү дээ. За тэгвэл энэ эерэг байна. Тэгэхээр энэ шугам илэрхийлээ тийм энэ шугам илэрхийллийн утга. За яг нэгээс 2А гэсэн энэ тооноос өмнө нэмэх энэ яг хасах гарахаар. Ийм байна. За тэгэхээр уламжлалын эсвэл одоо энэ нэмэх энэ насч юм уу эсвэл энэ насч юм уу нэмэх тийм. За ямар ч байсан уламжлалын тэмдгийн хоёр энэний хоёр талд бол энэ уламжлалын тэмдэг бол яг эсрэг тэмдэгтэй болж байна. За яг энэ эерэг тэгэхээр энэ чинь яг энэ x-ээс хамааран x-ийг тодорхойлно. За тийм учраас яг энэ зэдэр экстрем орчих юм байна. Тэгээд тэр нь энэ завсад орчих хэрэгтэй. Хасах таваас одоо яг л хасах таваас их байх хэрэгтэй. Юу гэхээр x нь буюу 1-ээс 2. За тэгээд нэмэх 1 авах. За эндээс би хасныгээр үржиж. Тэгэхээр нэмэх 5. Энэ тэмдэг эсрэг иргэн 2А-гаас хасах нь 1 хаснаас. За эндээс би яг гэхээр хасныгийг 2 дэш нь нэмэх нь болоод 2 дэш нь гаргачих. Тэгэх юм бол энэ яг гэхээр 6 2А тэг. За энийг яг бүгд 2 тугаалаа. 3-аас А тэг авах. Өөрөөр хэлэх юм бол экстремум нь энэ завсарт орш А параметр утгууд нь гарч байна. А тэгэхээр яг 0-оос 3 гэсэн завхаа завсарт байх үед манай энэ функцийн экстремум хасах таваас нэмэх 1 завсарт орших нэ. За ингээд тестийн зөв хариулт нь ийм хариу гарснараа C хариулт болж таарлаа. За 18 дугаар бодлого болчих. 18 бол юм байна. Логарифм 0.1 суурьтай x-ээс хасах нь 2-ыг хуваах нь 4x-ээс хасах нь 5 тэгээс 9 баг байх. Энэ тэнцвэр шиг бодож. За энэ тэнцвэр шиг бодохоор чинь ингэж энэ 0.1 гэдэг чинь 10-ын хасахны зэрэг гэсэн үг. 10-ын хасахны зэрэг чинь урагш нь болчих юм бол хасах логарифм 10 суурьтай x хасах нь 2. За тэгээд энэ логарифм гэдэг бол үржүүлэлттэй адилхан тэмдэгтэй байдаг. 4x-ээс хасах. Энэ бол тэгээс баг. Энэ тэнцвэрийн хангах x-үүд бол энийг бас хангах гэсэн. За эндээс энэ тэг гэдгээс яг энэ тэг гэдгээс за хасныгээр үржиж байгаа. Бүгд хасныгээр үржиж. Хасныгээр үржих юм энэ нэмэх юм бол 10 сүртэй логарифм x-тэй нэмэх 2 дахиад яг тэгэхээр за энэ бол хэвээр 4x-ээс 5. За тэгээд хас 5 үржиж байгаа юм чи тэмдэг эсрэгээр ирлээ. За эндээс тооцоо нэр. Энэ тэг байх x-үүд яг гэхээр
10-ын хас 2 зэрэгт буюу 101. 101. 101 гэсэн. А энэ тэг байх x тэгвэл 4-ний 5 буюу 125. 4-ний 5 буюу 125. За эндээс энэ 10 сүтэл логарифм чи өсөлт логарифм. X нэмэхээс гараад тэмүүлэхэд энэ утга нь өөрөө нэмэхээс гараад тэмүүлнэ. А энэ x-ийн өмнөх коэффициент нэмэх учраас ах гишүүний коэффициент нэмэх гэж тооцно. За эндээс баруун дээдлээс эхлэх юм бол нэмэх завсар, хасах завсар, нэмэх завсар. За логарифмын илтгэж x байгаа учраас тэгээс яг за энэ тэг байлаа тэгээс эрс их завсрыг авах хэрэгтэй. За тэгээд тэгээс их завсрыг авах нэмэх эсвэл одоо бидний шийдэж шүү дээ. Нэмэх эсвэл. За тэгэхээр одоо 0-оос 101 4-ний 5-аас нэмэх цаа юм. За энэ бол манай тэнцвэрийн шийдэл байна. 0-оос 101 чинь оруулахгүй 1 за дахиад энэ яг 4-ний 5-аас нэмэх цаа юм. Ирсэн байна. За манай тэнцвэрийн шийдэл бий боллоо. За энэ гарснараа за манай тестийн 18 дугаар бодлогын зөв хариулт нь И хариулт юм байна. Зөв хариулт нь И хариулт. За ингээд 17 18 дугаар бодлого бодогдлоо.